би өөрийгөө айгүй том болсон гэж боддог байсан байхгүй. Тэгтээ яг энэ циркийг үзээ өөрийгөө жоохон хэвээр байгаа юм байна гэж бодлоо. Яг миний үзчихсэн хэсгээс ганцаараа бахаа орилж байгаа л хүүхдүүдтэй нийл орилж байгаа л гарч ирлээ. Хүн хүүхдүүдэд л зориулсан байдсан байх гэж бодсон чи үгүй юм байна штэ. Эцэг эхчүүд чинь бас яг өөрсдөө энд чи орчхороо бүр ингээ хөөрөө тоглоод тэр үзүүлбэрүүдийг чи харахаар ваа ямар гоё юм бэ тэгж үздэм байх. Айгу гоё вайптайгаа гэж мэдрээд бас өөрөө хүүхд юм шиг боллоо бас нэг хэсэг. Манай хүүхдүүд тэгээд байхгүй дугуйсан чи энэ баавгаа биш дотор нь хүн байгаа гэж. Үгүй наа чи баавгаа. Үнэхээр гайхалтай байсан. Магадгүй 12-т анх удаа яг цирк үзэж байгаа тэгээд айгуу гоё өндөр хүлээлттээс яг тэр хүлээлтэндээ хүрлээ. Гоё боллоо. Манай охин ч бас анх удаа үзэж байгаа хгүй. Сая чи нөгөө уран нуграаж акробат энэ төр гарсан чинь манай охин дараад бүр ингээд л тийм шиг ингээд л гараад. Мото энэ мотоциклтэй үзүүлбэрүүд бүр маш их таалагдаад өөрөө бараг энд орилоод Ертийн номерод хамгийн кул санагдлаа. Маш гоё үзүүлбэрүүд байлаа. Тэгээд амар хичээл зүтгэл нь хараглаа. Бүх номер маш гоё байлаа. Яг л одоо чанартай, чансаатай тоглолтуудыг авчирсан байна. Гэр бүлээрээс хүмүүсийг ирж үзээсэй гэж хүсэж байна. Гэр бүлээрээ цагийг хамгийн зөв өнгөрөх зүйл бол яг одоо цирк шүү. Тэгээд дэлхийн циркийг үзээрэй гэж хэлмээр байна. Хүмүүс минь үзээрээ маш гоё тоглолт боллоо. Дэлхийн цирк бас айгүй цөөхөн өдөр тоглогдох учраас амжиж хүүхдүүдийн хаан ч гэсэн өөрийнхөө ч гэсэн амыг ангаалгаа.